Сайн байцгаана уу? Бага тусгалын багшийг дэмжих төслийн уралдааны оролцогч Хаян Хэрвагийн мөхцөцөг байна. Би 2024 онд Монгол Улсын их сургуулийн зүүн хэсгийн сургуулийг бага тусгалын багш мэргэжлээр төгссөн. Ажлын гараагаа 2023 онд Дорнод аймгийн Чойлсон сумаас эхэлсэн. Одоо хүртэл бага тусгалын багш мэргэжлээрээ тасралтгүй 3 дахь жилдээ ажиллаж байна. 2023-аас 24 оны жилийн жилдээ Чойлсон сумын ерөнхий боловсролын сургуулийн 5 ангийн хамт олныг даан авч амжилттай төгсгсөн. 2024-өөс 25 оны жилийн жилд Эрдмийн босгоор алхаж байгаа 6 настай шинэхэн шавнараа үлгийдэн авч одоо бид энэ жилийн жилдээ 2 дугаар ангидаа суралцаж байна. Сурагчдын нас сэдэвхийн онцлог тохирсон шинэлэг цай харгуудыг математик, монгол хэлний хичээлдээр туршиж, хичээл сургалтандаа тогтмол ашиглаж байна. Багшлах арга зүгээ сайжруулах зорилгоор зөвлөх багш наран багштай хамтын хичээл зааж, туршлага арга зүгээс нь суралцдаг. Өөрийн заах арга барил ур чадвараа тогтмол сайжруулахын тулд ээлжид хичээлээ боловсруулан, туршлагатай багш нартай үзүүлэн нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлдэг. Мэдлэг CMS сайтын интерактив дасгал даалгавар болон e-сур цахим номыг хичээлийн баттгал хэсгээр тогтмол ашиглаж байна. Анги хамт олноороо 2 дахь жилдээ номын сантай нөхөрлөж унших соёлд суралцаж байна. Монгол улс заншлаад эдэлж шагаа наадгаагаар дамжуулан бие биенээ хүнддэг ухаанд суралцаж байна. Хүмүүжлийн ажлын хүрээнд миний найз хамгийн нэртэй хамт олонныхоо зан чанар онцлог шинжийг зургаар болон бичгээр илэрхийлсэн. Багангийн сурагчдыг номтой нөхөрлүүлэх, бүтээлчээр унших арга зүй сургах үйл ажиллагааны хүрээнд майхантай уншлах хичээлээс гадуур үйл ажиллагааг жил бүр зохион байгуулдаг. Эцэгхийн хурал хийх бүртээ нийгмийн ажилтнтай хамтран мэдээлэл хүргэн ажиллаж байна. 2023-2024 онд зохиогдсон өдөөгийн багш нарын улсын тэмцээнд Дорнод аймгийн баг тамирчдаараа 2 жил дараалан амжилттай оролцож ирсэн. 2026 оны 1 сард зохион байгуулагдсан багангийн багш нарын олон төрөл бүлүүлийн тэмцээнд баг хамт олноороо 2 дугаар байранд орж шилдэг давтлагчоор шалгарсан. Бага боловсролын залуу багш нарын ур чадвар 2025 уралдаанд 1-р шатнд сургуулийн түвшинд 1-р байр эзэлж, 2-р шатнд бүсийн хэмжээнд оролцож ур чадвараа дээшлүүлсэн. Залуу багш хамтын хөгжил сонирхолтой хичээл үйл ажиллагааны хүрээнд математикийн хичээлээр сургуулийн түвшинд 2 дугаар байранд шалгарсан. Боловсролын шинжилэлт эцэгхийн үүрэг оролцоо илтгэлийн уралдаанд бүсийн хэмжээнд амжилттай оролцсон. Цаашид би хүүхэд бүрийн сургууль онцлог тохирсон идэвхтэй сургалтын арга зүйг ашиглан цахим ур чадвараа дээшлүүлж хүүхэд бүрийн хөгжил оролцоог дэмжин ажиллана.